За сайн байцгаана уу? CCIC MNHK компани сургалт хариуцсан ажилтан Шагдар Сүрэн байна. За өнөөдөр та бүгдтэй нүүрсний дээж бэлтгэл дээр, нүүрсний дээж авалтан дээр жолооч нар ерөнхийдөө техник хяналтын албаныханд зориулсан зөвлөгөө, баг ашиглах зөвлөгөөний талаар ярих гэж байна. За манай дээр тарагдсан байгаа энэ баг байна. Энэ хүү баг маань болохоор яг бидний хэрэгцээ хэрэг шаардлагад нийцсэн нүдний тоос хамгаалтыг нүрийг тэр жигтэн бүхлээр нь хамгаалж зориултын баг байгаа. За энэ багийг хэрхэн ашиглах вэ, хэрхэн цэвэрлэх вэ гэдэг тал дээр та бүгд зөвлөгөө өгье. За эхлээд бүгдээрээ багаа задлаад баг маань өөрөө хажуу талдаа давхар нүүрсэн шүүлтүүртэй шүүлтүүр ашиглаж байна. За энэ маань болохоор ерөнхийдөө олон давхаргад шүүлтүүр ашигладаг. За хажуугаас нь хагас эргүүлээд өгжигдчихдэг байж байгаа. За энэ дээрээс юуг анхаарах вэ гэхэлэр энэ дээр байгаа эрзэнэн зөөлөвч жирэг байгаа. Энэ маань болохоор яг фильтрийг багандаа бүтэн суулгах зорилттой зөөлөвч байгаа. Энэ маань бийжиж энэ завсраар тоосчлт орохыг сэргийлж байгаа юм. За ингэж хоёр талд нь суулгаад эннийхээ дараа өөртөө дагаж ирдэг мөн адил бас запасаар ирдэг ийм фильтрүүд байгаа. Энэ дээрээсээ хийгээд явчихна. Салбаруудаар бол энэ фильтрүүд бол хангалттай тарагдсан байгаа гэж бодож байна. За энэ фильтр маань болохоор KN95 гэдэг хятадын стандартад GB 2626 2016 гэсэн стандартад нийцүүлэн хийсэн маск байгаа даа. 0.3 микроны шүүх тооцолтыг шүүх чадвартай гэж хуудсан дээр бичсэн байна. За ингэж суулгаад нөгөө талд нь мөн адил хийгээд за энэ фильтрийг бохирдож байгаа солих шаардлагатай болсныг нь яаж мэдэх вэ гэхээр амьсгалахад айгүй төвөгтэй болоод эхлэх юм бол сольчноо л гэсэн үг. За тухайн нөгөөх дээжилт хийж байгаа газар орчноо тоосчлтоос хамаарат янз янз солигдож таарна. За зүүхтэй бүгдээрээ дээдлийн хоёр бүсийг суллаад авгаадаа углаад доотлын хоёр бүсээ татчихна. Нийтлэг гагамайд. За ингэж үүсний дараа яг найдвартай шүүгдсэн хүн хоёр хажуутлыг таглаад салгацсан. Ингээд агаар орохгүй байх юм бол зөв байна гэсэн. Хэрвээ энэ хоёрыг таглаад агаар орж явах юм бол энэ мэй буруу зүгтсэн байна. Ямар нэгэн газараараа агаар алдаж гин гэсэн үг. Ингэх юм бол та тэр тухайн нөхцөл дээр ажиллах боломжгүй. Одоо юу гэдэг тухайн тооцолттой орчинд энэ багийг буруу зүүсний дараа ажиллаж болохгүй. Тэгэх юм бол ямар ч баг зүүсний нэмэргүй болчихноо. Нүүрсний нарийн тооцолтоос шалтгаалаад уушгинд гарч байгаа хүндрэл өвчлөлүүд бол байгаа. Энээс сэргийлэхэд бол бид энэхүү маскыг ашиглаж байна гэдэг ойлгосч болно. Маскныхаа бүтэц үйл ажиллагааных нь процессыг нь ерөөхдөө ярьчих. За энэ дээр хоёр клапан байгаа. Энэ хоёр клапан маань хамрын хажуу талаар шууд энэ тасалгаан дотроо дээдлийн нүүрний тасалгаан дотроо бүтэн ороод ирнэ гэсэн үг. Тасалгаан дотор бүтэн орж ирсэн агаарыг энэ клапан маань сороод амьсгалах хэрэгтэн лөө амруу шууд оруулаад ирнэ. За зөрүүлээд агаарыг бохирцсан агаараа шүүсэн агаараа амьсгалсныхаа дараах гарах клапан маань энчээ байж байгаа. Буцаад энэ хоёр маань түгжигдээд энүүгээрээ гарна. Энэ хоёроор сороод энүүгээр гарна гэсэн үг.